Сүлжээний технологийн хувьсэл ба дата хэрэглээний өсөлт. Дугаараа хамтран ажиллагч харилцаа холбооны зохицуулах хороо. 1990-ад оны ихэнх үед танилцуулагдсан 2G сүлжээний технологи нь дэлхийд дахинд томоохон хувьслыг авчирсан. Мессеж үйлчилгээг нэвтрүүлснээр харилцаа холбоо тогтооход илүү хялбар болжээ. 2000-ад оны ихэнх үед 3G сүлжээний технологи нэвтэрснээр гар утсаараа интернетэд хандаж, захин утсаар зочлох, захин шуудан видео илгээх боломжтой болсон юм. 2012 онд 4G сүлжээний технологи хэрэглээнд орсон нь 3G-тэй харьцуулахад өгөгдлийг 5-аас 7 дахин хурдтай дамжуулах боломжийг бий болгосон. Ингэснээр орчин үеийн гар утасны онлайн тоглоом, аппликейшны хөгжлийг хурцсаж өгсөн бөгөөд захин худалдаа, онлайн уулзалт, шууд дамжуулалт, өндөр нэгтрэлтэй бичлэгүүд нь дэлхийд дахинд дата хэрэглээний өсөлтийг бий болгосон юм а. Жишээ нь Монгол улсын хувьд өөрийн холбооны хэрэглэгчдийн дата хэрэглээ өмнөх онтой харьцуулахад 612 терабайтад хүрч 29%-аар өссөн байна. Мөн нэг хэрэглэгчийн сарын дундаж хэрэглээ 2018 онд 2 ГБ байсан бол одоо 14.8 ГБ-д хүрээд байгаа юм а. Энэ тоо цаашид ч өсөх хүчийг хандлагатай байна. Учир нь Монгол улсад дараа үеийн 5G сүлжээний технологи нэвтрэхээр туршигдож байгаа билээ.